За сайн байцгаана уу. За 8 дугаар ангийн гэрийн даалгавар 24 урвуу хамаарал гэсэн. За сэдвийн бодлогоодыг бодъё. За нэгдүгээр бодлого бол за y хэмжигдэх нь x-тэй урвуу пропорционал хамааралтай бол y функцийг бол. За бид нар урвуу функцтай буюу урвуу хамааралтай функцийн граф томьёо болохоор ингэж үзсэн тийм үү? Y тэнцүү. За энд бол k за хуваах нь x гэдэг. За энэ бол урвуу хамаарал функцийн томьёо. Тэгэхээр одоо x 3 y 5 учраас эндээс k болохоор энэ хоёрын үржүүртэй тэнцүү шүү дээ, тэ? K болохоор x y хоёрын үржүүртэй тэнцүү байдаг. За тэгэхээр энэ хоёрыг үржүүлэх юм бол юу гарах вэ? 15 гарна. За энэс энэ бол k гэсэн үг. Тэгвэл функцийн томьёо бол 15-ыг хуваах нь x юм байна. За энэ томьёо. За яг b-нтэй адилхан учраас энэ хоёрыг үржүүлчих юм бол 30. За энэ k гэсэн үг. За энэс y тэнцүү 30-ыг хуваах нь x гэсэн үг. За энэ урвуу хамаарал функцийн томьёо. За y хэмжигдэхүүн x-тэй урвуу пропорционал хамааралтай. За тэгвэл y нэг үед x-ийг бол. За энэ томьёо бас эхлээд k-г олох хэрэгтэй. Эндээс 6 үржих 2 буюу 12. За энэс k тэнцүү 12 гэсэн үг. Тэр урвуу хамаарал функцийн томьёо бол 12-ыг хуваах нь x байна. За тэгвэл y нэг үед x-ийг бол. Тэгвэл y-ийн оронд 1-ийг оруулах юм бол 12 хуваах нь x тэнцүү 1. За энэс x тэнцүү 12. 12-ыг 12 хуваавал 1 гарна, тэ? За яг энэтэй адилхан учраас эндээс k тэнцүү юу болох вэ? 4-ийг үржих нь 2 буюу 8. Урвуу хамаарал функцийн томьёо бол 8-ыг хуваах нь x гэсэн үг. За энэс y 2-ны 1 үед x олох гэсэн. За тэгвэл 8-ыг хуваах нь x тэнцүү 2-ны 1. За гэдгээс бол за пропорцаар үржүүлэх юм бол 16 тэнцүү x. За энэс x тэнцүү 16 гэж гарах нэ. За дараагийн бодлого үү? За дараах функцийн графикийг байгуулагч. За бид нар энийг бол k болохоор 4 буюу тгээс их байгаа тийм. За k тгээс их бол хэдгээр мөчд гарч ирэх вэ гэдээ яг тоймлон байгуулахыг үзсэн байгаа. За k тгээс их бол 1 ба за ингэсэн нэг график аа 1 ба 3 дахь мөчд гарч ирнэ тийм. 1 ба 3 дахь мөчд гарч ирнэ. За энд болохоор k тэнцүү хасах 9 байна. Тгээс багтай байна. Тэгвэл k тгээс бага бол хэд мөч? 2 4-р мөчд гарч ирнэ. График маань одоо ингэсэн нэг гифербл гэж хэлж байгаа шүү дээ, тэ? За энэ 2-р мөч 4-р мөч дээр гарч ирэх нэ. За энэ зүгээр таймлал нь байгуулж байгаа. За y тэнцүү k хуваах нь x функцийн график BC-ийг дайрдаг бол k-гийн утга юу? За тэгвэл энэ бол x. За энэ бол y гэсэн үг. Тэгвэл би x-ийн оронд k квадратыг y-ийн оронд хасах 0.5 орлоо. Тэгвэл хасах 0.5 тэнцүү k хуваах нь k-гийн квадрат. За тэгэхээр хасах 0.5 тэнцүү k хуваах нь за k квадрат гэдэг бол k 2-удаа үржүүлэх гэсэн үг шүү дээ. За нэг нь ингэж хураагдаад юу болох вэ? Хасах 0.5 тэнцүү 1-ийг хуваах нь k гэж байна. За энэс k болохдоо би 1-ийг хасах 0.5-д хуваана. За энэ хэд гарах вэ гэхээр 2 хасах 2 гарах юм байна, тэ? K тэнцүү хасах 2 гарах нэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.